Thanks for having me here. I'm Ilaria Gemma, a representative Намайг of Iliara Florim Gemma Ceramic. гэдэг. Би Florim Ceramic компанийн төлөөлөгч. Florim Ceramic бол Италийн керамик материал үйлдвэрлэлийн компани. The company was established in Манай компаниг 1962 онд инженер Lucchese үүсгэн байгуулсан бөгөөд одоо 2 дахь үе дээрээ ажиллаж байна. Үнэн дээр 3 дахь үе нь эхэлсэн гэж хэлж болно. Манай одоогийн гүйцэтгэх захирал бол Beatrice Lucchese бөгөөд тэрээр ноён Lucchese-гийн зээ. Манай компани Модена болон Болони хотод үйл ажиллагаагаа явуулдаг. Бид үндсэн 2 төрлийн үйлдвэртэй. Нэг үйлдвэр нь стандарт 9 мм зузаантай шал болон ханы хэрэглээнд зориулсан хавтан үйлдвэрлэдэг. Нөгөө үйлдвэр нь зөвхөн том хавтан буюу слаб үйлдвэрлэхэд зориулагдсан маш том хэмжээтэй хавтангуудыг 3, 6, 12, 20 мм хүртэлх зузаантайгаар үйлдвэрлэдэг. Энэ чиглэл нь одоо манай компанийн үндсэн гол бизнесийн нэг болоод байна. Сүүлийн жилүүдэд зах зээлийн чиг хандлага нь илүү том хэмжээтэй хавтан руу шилжиж байгаа. Үйлдвэрүүдээс гадна бид дэлхийн чухал зах зээлүүдэд өөрсдийн байр сууриа бий болгосон. Жишээлбэл Америкийн нэгдсэн улс, Европ, мөн Ази орнууд. Азид бид 2 флагшип дэлгүүр ажиллаулдаг. Нэг нь Сингапурт, нөгөө нь Сөүлд байрладаг. Эдгээр газрууд нь хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх төвүүд бөгөөд тэнд архитекторууд, инженерүүд, мөн дизайнерууд ажиллаж дэлхийн өнцөг болон бүрийн хэрэглэгчдэд дэмжлэг үзүүлдэг. Бид үйлдвэрлэлийн компани тэр дундаа Итали бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хувьд манай гол үнэт зүйлсийн нэг нь инновац юм. Учир нь манай бүх тоног төхөөрөмж хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологитой. Бид том хэмжээтэй хавтанд зориулсан шинэ Factory 4 үйлдвэртэй. Энэ нь манай бүтээгдэхүүнүүдийг Европ, Аз болон Америкийн нэгдсэн улсын зах зээлд маш богино хугацаанд хүргэх боломжтой. Ерөнхийдөө энэ үйлдвэр нь 80% автоматжуулсан. Үйлдвэр дотор ажиллах хүмүүс маш зүүн. Тэд голчлон бүх машин тоног төхөөрөмж зөв ажиллаж байгаа эсэхийг хянах үүрэгтэй. Мөн энэ систем нь байгаль орчинд ээлтэй. Учир нь үндсэн үйлдвэрлэлийн Factory 4 үйлдвэр буюу зүсэх, савлах, тээвэрлэх ажлыг 100% цахилгаан ачааны машинаар тээвэрлэдэг. Тиймээс энэ нь Florim компанийн нэгэн чухал үнэт зүйл юм. Бид зөвхөн өндөр инновацтай, өндөр стандарт чанартай материал үйлдвэрлэхээс гадна тогтвортой, байгаль дээлтэй материал үйлдвэрлэхийг зорьдог. Саяхан бид B Corp гэрчлэгээ авсан. Гэхдээ B Corp нь зүгээр нэг гэрчлэгээ биш, харин компани өөртөө шингээдэг нэг төрлийн статус, үнэт зүйл юм. Энэ нь урт хугацааны процесс байдаг. Нэг өдрийн дотор энэ гэрчлэгийг авч чадахгүй. Олон жилийн турш хэрэгжүүлэх ёстой урт хугацааны үйл явц юм. Мөн байгаль орчны өмнө хүлээсэн үүрэг. Учир нь энэ нь зөвхөн дахин боловсруулах, ус дахин ашиглах, эсвэл нарны бутаа цахилгаан хавтангаар цахилгаан үйлдвэрлэх зэрэгтэй холбоотой зүйл биш. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн үйлдвэрийн талтай холбоотой биш, мөн байгаль орчин болон компанийн байрлаж буй бүс нутагтай холбоотой хариуцлага юм. Жишээлбэл B-Lab гэдэг 3 дахь байгууллага компанийн олон талын үйл ажиллагааг шалгаж үнэлдэг. Үүнд зөвхөн үйлдвэрлэл биш, мөн ажилтнуудын ажиллах орчин, нийгмийн халамж, мөн компани орон нутагтаа хэрхэн үн цэнэ буцаан өгч байгаа зэрэг багтдаг. Иймээс B Corp гэрчлэгээ авсан компани зүгээр нэг нөөц ашигладаг компани байхаа болж харин сэргээж үн цэнэ бүтээдэг компани болдог. Тиймээс энэ нь бидний гол анхаарч буй маш чухал чиглэл юм. Мэдээж үйлдвэрлэлийн талаас харвал бид 100% ус дахин ашиглах системтэй үйлдвэрлэлийн явцад гарсан бүх хаягдлыг дахин үйлдвэрлэлийн процесс руу оруулдаг. Мөн бид нарны фото цахилгаан хавтан ашиглаж өөрсдөө цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Гэхдээ эдгээр нь зөвхөн байгаль орчны хариуцлагын нэг хэсэг. Үүнээс гадна бид байрлаж буй орон нутагтаа үн цэнэ буцаан өгөх шийдвэр гаргасан. Жишээлбэл манай компанийн Firano Modenas дахь талбайг социалын эмнэлэгт өгч, эрүүл мэндийн байгууллагад зориулсан хамгийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг байрлуулсан. Энд эмч нар сургалт, дадлага хийх боломжтой.
Бид энэ орон зайг тэдэнд өгсөн нь орон нутагтаа тодорхой боломжийг буцаан өгөх зорилготой. Үүнээс гадна ажилтнуудын нийгмийн халамжийн системч бүрэн хэрэгжсэн бөгөөд энэ хэсэг нь мөн шалгагддаг. Эдгээр бүх зүйлээс гадна процесс хамгийн чухал бөгөөд ил тод байдал нь 100% нээлттэй байдаг. Энэ шалгалтын гол зорилго нь байнга өөрийгөө сайжруулах явдал. Жишээлбэл 2 жилийн дараа дахин шалгаж илүү сайжруулах шаардлагатай болдог. Бид энэ процессыг амжилттай хийсэн. Мөн бид Итали улсад 2 үйлдвэртэй. Эдгээр нь Итали чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд тэдгээр нь мөн B Corp гэрчлэлээ авсан. Нэмж хэлэхэд бид Америкийн нэгдсэн улсад нэг үйлдвэртэй бөгөөд зөвхөн Америкийн нэгдсэн улсын зах зээлд зориулсан. Энэ үйлдвэр нь ч мөн B Corp гэрчлэлээ авсан. Энэ нь маш чухал. Учир нь ингэснээр доктортой байдлыг хангаад зогсохгүй, гэрчлэлээтэй байх нь бусад компаниас том ялгарл үүсгэдэг. Энэ нь баталгаажсан зүйл зөвхөн маркетингийн ногоон дүр үзүүлэх арга биш. Учир нь бүх зүйлийг шалгаж гэрчилсэн байдаг. Дэлхийд төрөл бүрийн салбарт хэдэн мянган компани байдаг. Манай салбарт бид анхдагч нь байсан. Үнэн дээр бидний хүсэж байгаа зүйл бол манай бүх өрсөлдөгч компаниуд бидний замыг дагаж, манай жишээг дагах явдал. Учир нь энэ нь зөвхөн үйлдвэрлэл, Итали чанарт зориулсан зүйл биш, доктортой байдал, дэлхийн ногоон менежментэд маш чухал ач холбогдолтой.